Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Sabina-гийн 3 дугаар ангийн ярилцахаар ирцгээлээ. Тэгээд 2 дугаар анги дээр маань нэлээд олон хүмүүс дараагийн анги хийгээрэй гэсэн реквестүүдийг явуулсныхын дагуу өнөөдөр хэдүүлээ 3 дугаар ангийн ярилцах болно. Тэгээд яагаад ер нь казак кино ойрд хийгээд байгаа вэ гэхлээр ер нь анзаараад байх юм бол соёл заншил нь манайхтай бүр яг адилхан байгаад байдаг байхгүй юу. Тэгээд дээрээс нь би өөрөө ер нь жоохон казак орс хэллээ одоо мартахгүй байх үүднээс хаядаач болов дэр хэлнүүдээ эргэж санаж байвал зүгээр юм уу гэсэн үднээс хийж байгаа. За тэгээ манай бичлэгийг хэрвээ дуустал нь үздэг хүмүүс бан хэрвээ байх юм бол синхэн ямар ч киноноос ямар нэгэн байдлаар сургамж гаргаж ирдэг штэ тэгээ тэрийг нэг point болгоод хүргэдэг. Тэгэхээр манайхаа бичлэгүүдэд дуустал нь үзээд лайк дараад subscribe хийгээд үзээрэй гэж хүсье. Тэгээд одоо юм ярихгүй шууд кино лугаа усарцгаая. Би чамд хэдэн удаа хэлэх юм бэ? Хойлоо салъя. Над руу бити ингэж хараад дэнэг бүгсэн минь гэж уйлсаар зогсож байгаа Sabina-гийн маань зураглалаар кино маань хэлнэ. Нөхөр лугуу уйлаад хэлээд байгаа юм байх гэсэн чинь өөрөө өөртөө л ирээд байсан юм байна лээ. Харин мань нөхөр бол нэлээд сүртэй цүнх барьцсан, гонж өмсцэн нэлээд хотын иргэн болсон байх нь харагдана. Ажлаа явлаа шүү гэсэн чинь тэгээд зайлаачтай гээл Sabina-гийн нөхөртөө гаргадаг адаараш нь яг хивэндэ. Түрүүн тухлаа уйлаад байсан шалтгаан нь манай Sabina од болох гээд янз бүрийн ТV шоунуудад хүчээ үзэх гээд пробонд бэлдээд байсан тэр байж л дээ. Гэхдээ дуулах ямар ч авьяас байхгүй бүр тааг солгоо. За урлагийн хүн болж чадахгүй бол интернетийн од болно. Одоо орчин үеийнхээр бол инфлюенсер болно гэж шийдээд лайфигээ сууж байхдаа хойно нөхөр нь нойлынхаа усыг татснаа бандажтайгаа хэвнийг алхахаас та. Дараагийн сцен дээр ганц Жанд алтан шааштайгаа дээврэн задгаан машин ахиулсаар явах ба GPS дээд хурдан 60 км цаг одоо баруун одоо зүүн гээл яхавдаа өнөх роботын хоолоогоор хэлэх болгонд мань Sabina чинь надад бити заагаад энэ байдлаараа маргааш очих юм байна л да. Тэргээл хэрэлдэгч гэх юм уу одоо үглээстэй. Нэг кино кастинг руу л явж байсан юм байна лээ. Хүмүүсийн очрыг нь дайрсаар явж ороод би таныг амар хүндэлдэг бүх киног чинь үзсэн эднэр гэсэн чинь урд нь Sabina-гийн жинхэнэ амьдрал дээрх дүрэн буюу одоо манай Нуртас Саданбай ах маань сууж байна. Sabina маань баахан бэлдсэн хэсгээ явсан чинь мань хүн шууд л заавалнаа дараагийнх нь гэсэн чинь Sabina мэдээж уур нь хөрлөгүй яах вэ? Баахан харааж гарнаа. Мань найруулагч жалгаагүй толон дөөргий чи харалтаа. Яа хэрэгтэй хүн шиг царайлчаад. Тэгэл үкэстэй. Sabina тэгсэн бүр амар гараад явж байхдаа кастад орох гээд очролж байсан хүмүүс энэ найруулагч өөртөө унтах гэж байгаа хүнийг шалруулад байна гээл тухлаа мэдээлэл тараалж байгаа байхгүй юу? Мэдээж цугулсан ардууд бүгдээрээ тараад явцгаах нь тэр. Араас нь нэлээ хэдэн кино проб дээр аниулах ба бүгдээр нь fuck you гэдэл гараад явна. Гэхдээ нэг удаа азан тохиогоо доктор Ахметова гэх эмчийн дүр тоглосон ч өөрт нь нэг таалагдаагүй бололт. Тэгснэ өөрийнхөө биеийнхээ пропорцийг анхаарахгүй болвол хүмүүс өөрийг нь тоож кинонд тоглоулахгүй байна, тэнцвэрлэхгүй байна гэж дүгнэлт хийгээд эцэст нь фитнес клубт явж эхэлсэн байдаг аа. За жимдээ ороод IG дээр бололтоо лайв хийгээд л за манайхаа би супер Sabina байна. Өнөөдөр хэдүүлээ 2 цагаар дасгал хийхдээ 20 км гүүгээд араас нь 30 удаа бассейныг бүтэн тойрч сэлнэ. Эрүүл биед саруул ухаан оршноо гэдэл нэлээд энержитэй эхэлж байдаг шүү. Гэхдээ энэ нь мэдээж 5 минут ч хүрэхгүй лайваа дуусгаад шүү. За явж амрыг гээл. 0-20-од дараа нь хайжах талаараа ярьжсэн чинь хойно хүүхдэд дагуулад явж исэн нэг ихч харж гэнэ үү? Жирэмсэн хүн хүртэл фитнесээр хичээлж чинь гэж авнаа. Хүүрээ надад алаалгачих. Sabina ч юу гэж зүгээр байх вэ? Чи өөрөө жирэмсэн усны өхөр мэн гээл үг хаяастай. Фитнес дата байсан болохоор Sabina-гийн дараагийн жингээ хаях алах маань йога байдаг ба Sabina юу ч хэцүү бишээ хонгор мэн. Явъя гээл баахан хүүхнүүд дунд нь йог хийх идэж мэдээж түрүүн томрол надад юу ч хэцүү биш мэш гэдээсээ хүн чинь асуулаа хийж чадахгүй унаад өгч байгаа байхгүй юу. Тэгснээл танаа йогаг хараалдаг. Тэндээс гараад ресторанд ороод тэгвэл дасгал хийхгүйгээр чин хасах хамгийн өөр зөв арга нь бол хоолны дэглэм барих. Гэж хэлж дуусвуугүй юу зөөгч нэрээд таны байнга авдаг double cheeseburger, шарсан төмөс колотой сэтүүл гэж авч байгаа байхгүй юу. Sabina ч ихлээл чи юу гээд байна? Анаа нь хизээж тийм захиалга хийж байгаагүй тэрхснэ. Гэтэ яг их гой сонсогдож байна те. За надад ч авчий гээл захиалж байгаа юм л та. Энэ процесс надад нэг л танил санагдаад байгаа байхгүй юу. Одоо би бас хаяад дэгдэг. Манай бас дэгдэг л ах те.
Одоо үлэх зураа өөрийнх нь бичлэгийг нь өрдөө 3 4 хүн үзсэн байна гэлээ моронгоо. Баахан олон танил хүмүүсийг муулаад тэнийг дахиагаар нь дуудажсэн чинь өнөөх найруулагч ах хүү чинь өнөөдөр манай пропонд яг эрэгтэй хүн шиг хүүхэн орж ирэл гээл Сабинаг манайста баахан муулцсан стори хийж байхan дээрээ. Мэдээж яаж чадж ийна гээл тийрцэн байж исэн. Өөр нэгэн найруулагч мөнхийн хайрын тухай кинонд залуу охтыг пропонд урьж ийна гээл шинэ каст зарласан бичлэгийг манай хоёр олоод үзчихдэг. За тэгэл тэрэнд нь мэдээж хүчээ үзэх талаараа эргэлзээд байжсэн чинь алтан шаш зүгээр чи чадна штэ хангар минь аплай хийгээд л үз. Чи чинь хөдөөний яригчдын дүрийг сайн гаргадаг штэ эдэргээл. Тэгсэн өнөөхөн ч тэрийг нь үзүүлж мүзүүлээд л. Орой гэртээ харахад нь бид алтан шаш маань хуучин архичин арчаагүй нөхрөөсөө буюу муухайгаас салаад шин залуудаа хурмаа хийсэн байх ба хотод нүүгээд ирсэн талаар бид олж мэднэ. Гэртээ ороод ирсэн чинь манай Женебек нүүл хин шүү тортог утаа өнөр болсон сууж ирсэн нь борцог харих гээд л баахан төлөө тайцсан байхan тэрэ. Уг нь Сабина хийгээд өгөөч гэж гуйсан чинь мань хүн хийж чадахгүй гэд хайцсан юм байна л дээ. Яг тэр зур нь утсанд notification ирдэг байхгүй юу? Тэр нь Instagram дээр нь шинэ follower нэмэгдсэн байна гэсэн байдаг. Гэхдээ энэ ч одоо тэгэл Сабинагийн хувьд тэмдэглүүлжтэй үйл явдал юм байна. Бөө баяр болоо. За зөв вина унаа гээл баяраа тэмдэглэхээр болдог бол Женебекч хинт ч тоохгүй байхад чинь яагаад наатахаа аяхгүй Instagram IG гээл яваад идэм битээ. Авал руугаа буцъя л та гээл жолоо шидэд байхаар нь Сабина амсгаг хадаар дараад алчил та гээл толгойд нь уутууглаад боож алаад хэсэг болгож ирчээд хогны хар утанд боогоод машин ачаад усан бороотой ой дунд хар шүнэ болж хаяад буцаад харих зандаа. Женебек одоо байхгүй. Тэр одоо шавж нарын хоол болсон даа. Гэл дуулж болцсон. Энэ дөр канаар галзуурч өгч байна. Эргэн тойрны ажсаар гэртээ явж ороод юу ч болоогүй юм шиг виногоо уух гэж байсан чинь хойно манай Женебек зогсож байхan дээрээ. Яг манай хүний гаж төсөөлөл нь байж л те саяны нөхрөө алдаг процесс нь. Виногоо аваад л өдөр болсон Нуртас Адамбайтай холбоотой зүйлсээ 126 IG follower-уудаа ярьж өгөөд хамгийн муухай түүний нөхөр нь түүнийг ойлгохгүй дэмжихгүй байгаад нь тэр нэлээ инхээр гомдсон байдаг. Женебек маань хадам аавынхаа нээж өгсөн барилгын компани захирал хийдэг ба. За захиралч гэжтэй зүгээр л жохол царай гаргаад документуудаар гарын үсэг зурдаг ажил их шүү дээ. Яа жаргацсан бай Женебек чи жаргацсан бай. Хурал дээр хийц хүрээд бүр ившээгээстэй. Бараг унтахна. Сабинач өөрийнхөө энэ кастинг, мастеринг орхихоор шийдээд Женебек руу залгаад дараа 7 хоногт хоёулаа тосгон руугаа очиё гэх их л сайхан мэдээг түн дуулгахын тэрэ. Өнөөхөнч бөө баяр хөөр. Уцаа дөнгөж салгасан уугүй юу? Өнөөх сүлд явуулсан пробноос нь залгаад ихний шатанда тэнцсэн байна. Гэхээр мань хүн ихэндээ татгалцсан ч сүүлчийн удаа очиод хөөгдөж аваад дахиад хизээ чинь каст маст гэж явах боли энэ ертөнцөөс зүгээр хөлөө татъя гэж таг шийдээд өнөөх газар нь яваад очноо. Өчигдөр баахан ууц юм хойно шартаад байсан болохоор өгсөн текст дээр нь биш өөрийнхөөрөө явчихийдэх үү гээл цээжинд нь байдаг гэхдээ хид их давсалсан жүжиглэлтэй үзүүлэхэд нь мань найраа чинь алмаарад л бүр mic drop гэдэг шиг coffee drop болох юм дээрээ. Гэртээ хараад угийн кинонд нь тэнцэхгүй гэдэгтээ бат итгэлтэй байсан Сабина дараагийн хийх ажлаа хайж эхэлсэн байх ба хэд хэдэн ажил руу залгаж үзэхэд нь сүүлийн хэдэн жил ажилласан байх ёстой ийм туршлага тийм туршлага байх ёстой гэтэр гэлээ шууд уцаад таслах нь мэдээж гинэт түүнд нэгэн дуудлага орж ирдэг нь түрүүний кино продюсер нь байдаг ба манай хүнийг чинь ёстой гол дүрийн хүн байна яг одоо хүрээд ирээч саналтай байх гэсэн юм аа л гэж явдаг шүү. Сабинач бүр шок. Энэ үеэр нь Женебек хөдөө явах бэлтгэлийг хийгээд л хавийн амтан руу яриад захих юм байна уу тэргээл асуугаастай. Туслахтаа дараа 7 хоногт хөдөө явна гэд өргөдөл бичиж өгөхөөр нь өнөөх нь та чинь компани захирал хүн биз дээ. Танд ямар ч юм бичих шаардлага байхгүй шүү дээ. Дуртай үедээ яваад хүснээ хийж болно шүү дээ. Тэгэл туслахыг нь тэгсэн чинь Женебекч нэрээ бас тийм дээ тийм. Гэх зурн Женебекийн шинэ нарийн бичлэгийг нь танилцуулдаг ба залуухаа хөөхөн босгүй ороод ирсэн чинь мань хүн бараг л анхны гарцаар дурлаад наачнаа гэж. Үгүй их нэртэй ээж яах гээд байгаа хуухаа вэ. Харин энэ үеэр нь Сабинагийн жүжиглэлтийг нь үзээд алмаараа зогсож байсан. Нарийн продюсер хоёрын яриаг алтан шаш Сабина хоёр таслан урж ирнэ. За тэгэл ёстой хагас жил тань шиг талантыг хайлаа. Энийг тэмдэглэх хэрэгтэй гээл хундаг тулхаа зогсож байхад нь түүнтэй цуг гол дүрийг бүтээх хамтран тоглогч нь болох Санжар гэх анхуу шиг залуу орж ирэх юм дээрээ. Сабина жангаагаал ёстой хамаг амьдралаа түнтэй өнгөрөөж байгаа мэтээр гац хүслийг хангаж хэлж байгаа юм л та. Бүр хүүхөдтэй болцсон ч шиг. Энэ залуу ч та их авгааж үжигч юм аа гэтэр гээл. Яг ямар нүдээр олж хараад байгаа болоод эдэр бүгдээрээ Сабинад ингэж унаж тустлаа ингэж хандаад байгаа юм бт.
Жанибек коридороор алхаж байснаа гинтэл амар дотн үнрийг болоод өндөртэй. Хүмүүсээс нуугдан барин байж өөр өхийг авах гээд үзээд байдаг. Тэгсэн дэр нь яхав та хүүхэд байхаас хойш одоо насаараа л эдсэн өнөх боорцгон байхын тэрэ. Шинэ нэрийн бичихэн ч тэнд ямар нэгэн зүйл хэрэг болсон юм уу гэд гинэд гараад ирсэн биш. Манай хүн сандраад чавхцсан шулуу шиг алга болох нь тэрэ. Аргамд одоо гэрсэн Сабина боорцог хийж өгөхгүй байгаа юм чинь одоо санджлаа байлгүй дээ. Ер нь яхаа өөрийнхөө ёс заншлаа одоо тэ сүйдэд цай мах биш бармах бүх зүйлсээ санаж байгаа. Сабина алтан шавж хоёрох маань кинонд тэнцсэн гэх баяртай мэдээгээ тэмдэглээд баахан шопинг хийгээд тэнж аваад оройн хоёр нөхөртөөгөө оройн зог барих ба. Гол захиалах хоёр нь манай Жанибек биш бармах байгаа юу гэж зөөгчнч байхгүй. Манайх зөвхөн загсал гардаг гэх нь мэдээж шүү дээ. Яг нь Жанибек түргэн хоол, хятад, Япон хоолны газар бүр онгоцонд явж байхдаа ч хүртэл биш бармах асуус арал байсан юм байна лээ. Тэгээ ер нь асуус арал байдаг. Биш бармах нь одоо манайхаар ер нь бол шансан махаал гэсэн санаа шүү. Хоол нэрхэд нь угаасаа л ийм специфик ресторанд ордог Сабина маань амар дуртай байдаг бол мань Жанибек их л дургу арай л гэж идэж байгаа юм л та. Маргааш нь ажил дээр ирэхэд казак боорцог гэдэр ер нь казак соёлоо нэлээ сансан гэдгийг нь анзаарсан шин туслах нь боорцог бүр самаварнд чансан цай бэлдээ тавьсан байх нь тэрэ. Бөө баяр болоо уухад нь яг л ээжийнх нь хүүхэд байхад нь хийж өгдөг байсан шиг сайхан амттай цай боорцог байх нь тэрэ. Орой гэртээ их л баяр хөөр болсон амтэн орж ирсэн чинь Сабина одоо кинон тоглохоор болцсон юм чинь их л санарсан байдал дээр Жанибект дараа 7 хоногт хөдөө явахгүй шүү гэж хэлсэн чинь өнөөх нь хизээж бити баттай биш юм дээр амлалт өгч бай гээл баахан усаа талаад өгүүлж гарнаа. Тэр өдрөөс хойш тэр хоёр бараг л хоорондоо юм яриаггүй байдаг ба Жанибек өдөржин ажил дээр харин Сабинагийн маань зургийн авалтын ажил нь эхэлсэн байдаг. Эхний өдрөөл хамтран тогтчихсон цэцэг бэлгэнд аваад л харин Жанибек ажил дээр шин залуухан нарийн бичгээрээ үндснийхээ хоолыг зөөлгөөд л яг хоолнд нь болоод байна уу охинд нь болоод байна уу Жанибек ахгүй. Сабина маань дүрээ бүтээгээд эхэлсэн байх ба 16 дугаар зуунд энэ сайхан эмэгтэй уйдад хийцэх үү яасан гунигтай байна гэд өөрөө яриа зогсож байхад нь хамтран тоглогч нь Чингис Баатар гэх нэрээр түүнийг нассаараа хайлаа энэ тэрэ гэд нэгэн доороос нөгөөх нь тагтан дээрээс яг л Ромео Жюльетта шиг сценыг аваад нэрэ продюсер хоёр нь супер гэдэл боо баяр хөөр. Нэг өдөр Жанибек алтан шашин нөхөр дээр нь их л сэтгэл гундуу ирсэн байна. Мань нөхөр харин хүүхдүүдтэйгээ ёстой л том хүн шиг ханддаг заяа. Маар холоос усан үзм шидстэй. Өө муу далийн амтаа дурак. Бариад авалтаа гэтэр гээл сайхан гараа нэлээ. Жанибек чажуунаас нь өчи яаж байгаа юм бэ? Хүүхдээ яаж байгаа юм гэснээ загнах гэж байгаа юм бах гэсэн чинь ингэж шидэлтэй гээл бас шидэж үзүүлж байдаг буяа юм да нэрээ. Ихтэй Жанибек ганцаараа биш Сабинач гэсэн ирсэн байх ба ер нь бол гэр бүлийн найзуудын уулзалтал байж л дээ. Алтан шаш хоол хідээч гээл баахан жимс ногоо аваад ирэхээр нь ажил дээр нэлээ юм идсэн манай Жанибек гоч ногоо хараад дургу өрх нь мэдээж. За энэ үеэр нь бид алтан шаш нөхөртөөгөө дахиад нэг хүүхдийн аав ээж болох гэж байгаа талаар нь олж мэднэ. Манай хоёроос ч хизээ хүүхэдтэй болох талаар асуухад өнөөх хоёр нь харин болоогүй гээл нэг л сандраад ондё. Байдал жоохон эвгүй болсныг нь ойлгоцсон алтан шаш Жанибек руу хандаад ажил нь ямар байна да гэд яриаг эхлүүлсэн чинь алтан шашийн нөхөр нь манай хүн чинь ажил дээр шин нарийн бичгтэй болцсон штэ гээл пед идэл нь хэлээд өрхнөө. Жанибек ч хүй чи гэд нүдээр мэхэд нь өнөөх нь хүй Жанибек бро наад нүд чинь яач вэ? Татаад унлаа. Паролж ойлгохгүй хүлдүүгээр байлээ. Гэхдээ яг хөө эцэст нь ойлгоод тэр амар бүдүүн хөгшин ихж байлээ ингээд тойруулах гэж бас үзнэ. Жанибек ч босоод баха хоёулаа нэг 0 ороод хөхөө гэд босож яваад эхнэр нь залуу охин байгааг хэрэг мэдэх юм бол намайг алдъя байгаа зү гэсэн чинь баахаа үгүй чамаг ихнэрээс ингэж амар айдаг гэдгийг мэдсэнгүү л дээ. Гээд явжсэн байртаа инех зурна. Мань хүн өөрөө алтан шаштай зарагдаад гүлэг болоод яваад өгнө. Кайн ирчүүдээ гэж. Орон Жанибек Сабинад хүүхэдтэй болох талаараа хэлсэн чинь өнөөх нь мэдээж карьер нь дөнгөж эхэлж байгаа юу хүүхэд гээд жүжигийнхаа репетиц хийгээд завгүй. Шүн зүудэнд нь Сабинагийн аав нь хэрвээ чамайг хинийгэн ойлгохыг хүсэхгүй байгаа бол түүнээс эртхэн зайгаа байсан дээрээ гэсэн зөвлөгөөг өгч буй аавынхын дүрслэл нь орж ирнэ. Өглөөний хосуудын амьдралд хизээ нэгэн өдөр дахиж хизээж эргэж ирэхгүйгээр алга болоод өгмөр мүч гэж байдаг. Гэж хэлснийхаа дагуу ор сураггүй алга болсон байдаг. Манай Сабина маань Жанибек ч айгаад цагдаад удсан байх ба манай хүнийг сүүлийн үед хэрүүл уруул хийсэн үү гээл амар сүртэй байцааж ирсэн. Баахан сэтгүүлчнэр ирсэн. Тантай цуг агуул руу буцахгүй гэж хэлсэнд та ууралсан гэж үнэн үү? Та ер нь их нэртэй хайртай байсан уу гээл баахан асуулт асуух бүртэн Жанибек бүгдэнд нь хариулж эцэст нь Сабина
Чи энийг үзэж байгаагаар гэртээ заавал буцаж ирээрээ. Би дахиж кинон тоглолоо гэтэргэж өгөхгүй. Гэтэргээд харгацсан байртаа баахан яриа өгнө. Бүр алах болсон гих зурагт кампайнагаад харах шүн ирэл хайгуул хийгээд л. Эцэст нь олохгүй болохоор нарийн бичгтэйгээ жогороод хоолнд авч морж ирсэн бүр бормаа хийгээд нэг гэрт ороод бүр хүүхэд хийгээд тэ өдөр болгон дуртай биш бормаахаа хийлгэж идээд хүүхдтэй өсгөөд их л азаргалтай байхад нэг л өдөр гэрийнх нь гадаа алах барьсан цус нүчэндээ автсан Сабина зогсож байх нь тэр. Яг энэ мөчөд хар дарсан зүуднээсээ Женни Бекман сэрхэн тэрэ. Яг гоо киноны дундуур нэг иймэрхүү аллах малахтай хэсэг орж ирээд байгаа байхгүй. Тэр нь яг нэг бол Сабинагийн гаж хүсэл, нэг бол Женни Бекийн айдад авцсан зүуд нь байж таарад байгаа. Орой болоход бахаа найзтайгаа баар нь уугаад сууж байхдаа Сабина хүүхэдтэй болохгүй гэсэн. Надад хайргүй юм шиг байна лээ гээл уугаад сууж байхдаа бахаа чинь хүүхрүүд бүгдээрээ тийм байд юм аа. Гол нь бид нар өөрсдийнхэн эхнэрүүдээ үнэж байх ёстой. Зүг гээд асуухтаа зэрэгцээд хажуугаар нь зүрсэн охтууд руу өнгийж харж итэр. Нилээн уугаад гараад явж байхдаа Женни Бек Сабинагаас өөр сайхан амтан гэж байхгүй гээд түүнд сюрприз барихаар болдогч яг юу авахаа мэддэггүй. Тэгэхээр бах за явъя. Алматад нэг амар сак дэлгүүр байгаа гээд өглөө нь очиж бэлгээ аваад бахагийн зөвлснөөр хайрын шүлэг зөхөхөр болно. За тэгэл оройн баахан хоол өнөөх бэлэг эдэр бэлдсэн Сабинад гинтийн бэлэг бариад өнөөх романтик шүлгээ уншиж өгсөн чинь Сабина би чамд хайртай. Чи хамгийн хөөрхөн эмэгтэй. Хоёулаа он удаан жил аз жаргалтай амьдрнаа гэтэр гисэн. Майра тийм богинохон энгийн одоо шүлэг гэхэд ч хэцүү нэг юм бичсэн байж л тэ чаавас. Би ядж яхад нь хийсэн салаатыг нь ижсэн чинь золтойл үхэнгээ алдаад түргэн дууднаа хөрхи. Галдрын самрын хашаалтаа байсныг нь мэдэхгүй салаатанда самар хийцэн байна лээ л тэ. Түргний эмчирээд үзлэг хийгээд хэд хоног хөдлөхгүй хэвтэх хэрэгтэй гэхэд маргааш зураг авалтаа штэ гээл баахан уйлж орилж гарах бол Женни Бек эмчийг гаргаж өгөхдөө магадгүй сүүлийн тос өргөчүүл идэгчих юм болов гээл асуугаад авч байгаа юм л та. Нөгөөх нь ч та ер нь хэдгээр 100 хэдэн он амьдарч байгаа мэдэж гэнэ үү гэж л хариулах нь мэдээж шүү дээ. Тэр өдрөөс хойш манайх хоёр бүр ярих нь улам их багасаад өөрсдийнхөө жижигхэн ертөнцөө амьдарсаар л байдаг. Сабина ч кинонд кринж жүжиглэлттэй дүрээ бүтээгээл харин Женни Бек ч ажил дээр бараг л гол затуу буюу одоо өнөөх бэр авч байсан баяр шигэ нилээн нарийн нандин ширээ нарийн бичгээрээ бэлдүүлсэн мань хүн ууж идэх бол нарийн бичгэн ичингүүрээстэй. Сабина Женни Бек хоёрын харилцаа улам бүрэл холдож хүнд ирж байгаа санаа. Нэг өдөр Сабина ээжтэйгээ яриад тэр хоёрын харилцаа ямар awkward хэцүү байдалтай байгаа хэлэхэд ээж нь Женни Бек албаар тийм зан гаргаагүй байхаа охин минь эртхэн уучраа олсон л дээр. Гэх ухаарлын хідэн үгсийг хэлнэ. Тэгэхээр Сабина ч за тийм дээ тийм гээд ээжтэй өнөө шөнө Сабинад бэлдсэн гэнтийн бэлгийг нь харуултал нэг юм одоо юу гэдэг бандаж химодат. Ээжинч дээр Сабинач дээр баахан хөхөрж гарнаа. Хэсэг хугацааны дараа Сабинагийн маань тоглосон кинонд дууссан байх ба киноны талаар сэтгүүлч минь хүнээс хідэн зүйлсийг асуух зураа. Та ямар найруулагчийн кинонд хэдэж тоглохгүй байх байсан бэ гэд асуусан чинь мэдээж өөрийг нь ир юм уу эм юм уу гэд байсан Нуртан Саданбай хэлээд баахан уулж гарнаа. Өнөөхөн ч лайв үзэж байснаа л одоо наахуй гээл баахан шок. Дараа нь продюсер нь орж ирээд түүнд дараагийн олон улсын нэлээ нэр хүндтэй кино компаниас гол дүрдэн тоглох санал ирсэн талаар үнэхээр сайхан мэдээг Сабина дуулгах Женни Бек ч халуухан залуухан нарийн бичгтэйгээ болцоо хийгээстэй. Сабина маань харин эцсийн эцэст нөхрөө нэг жил хаяад Франц руу зураг авалтанд явсны оронд ихнэр хүн байна да гээл нөхрөө сонгоод үлдэхээр шийдвэр гаргацсан сууж байсан чинь алтан шаш найз нь залгаад залуу босхоотой цуг байгааг нь санаандгүй олоод харчлаа. Танай нөхрийг чинь гээл хэлээд гисэн чинь Сабина шууд л Жанник руу залгаад хаана байгааг нь асуунаа. Өнөөхөө хил дээрээ байна. Жохон хуралтай завгүй байна гээл шивнэж ярьж мараад л. Яа алуулсан баха Жанник яана. Женни Бек ч үнэ хэлэхгүй байгаад нь шууд л дургуун хүрээд продюсер руугаа залгаад захин л зураг авалтаараа явхаа боллоо гэдээ шийдсэн байснаа өөрчлөөд кинонд тоглохоор саналыг нь зөвшөөрснөө мэдэгдэнэ. Одоо яа гэх вэ Женни Бек минь өөрөөсөө л болж байгаа юм дээр тэ. Оройн бүр нилээн ууртай машинаасаа бууж ирээд гэртээ орох замдаа хуцаад байсан нохоонд fuck you
гिचээд гэртээ давхиад ортол хөлөөнөөс хазам аав ээж нь ирсэн байхан дээрээ. Жанибек ч хойноос нь орж ирэх ба хүүхдүүд нь очихгүй байсан болохоор өөрсдөө санаад хүрээд ирсэн байна лээ хөвшчүүд нь. Тэр өрөө азар аав ээж нь ирсэн болохоор Жанибек алуулуулгүй аврагдаж байгаа юм л та. Түүнээс биш Сабина манд бараг л өнөөхөө алуурчин дүр дээр тавьчихсан байсан шүү дээ тэр өрөө. За дараагийн сцен дээр Сабинагийн маань тоглосон өнөөхөө мөнхийн хайрын тухай киноных нь нээлт нь болж байх ба жих хатуу өгөн энэ юу юм тэр юу юм гэж асуух бүртэн Жанибек ч амар чангаар хариулах бүртэн тэнд байсан хүн болгон манай хэд рүү эйгүү харцч болоод астай. Санжаар ч тэр үеэр ирээд гэр бүлийнхэнд нь өөрийгөө танилцуулаад Сабина та яг л 100 сая долларын үнэтэй харагдаж байна гэсэн чинь алтан шашны нөхөр баахаана их нэрийг чи яг л 70 доллар шиг харагдаж байна. Балаач нь 50, төвлөнд 20, төрсөк төрсөк чинь хэд вүлээ тэргээл энэ угаасаа сайхан гараа лээ. Манай алтан шаш дандаа л нэг иймэрхүү нөхөр олоо суучих юм да чаавас. За тэгэл киноны эхлэх цаг нь болж киногоо үзэхэд их л хөгжилтэй сайхан кино болсон байх ба хүн болгонд л таалагдаад ганц л хүнээс бусадна. Мэдээж Жанибек үнсэлцэд байгаа хайрын сценүүд дээр мэдээж эхнэрээ харамлаад уурлаад гараад авчиж байгаа юм л та хөрх юм. За тэгэл ер нь бол энэ сцен дээр нэлээд гоё юмнууд болно. Тэгээд та хэд өөрсдөө үнэхээр сонирхож байх юм бол киногийн үзээд ойлгоод аваарай гэж хүсэж байна. Киноны дараа жинхнээсээ үнсэлцсэн юм уу? Кино яаж дуусвдаа гэтэргээл гэрийнх нь асууж явсаар Жанибек дээр яваад очсон мань хүн нэлээд ууцсан байх ба яагаад жинхнээсээ үнсэлцсэн бэ гээл тэр хэд байж хахад саншаар ирээд бла 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 гэж яснаа эхнэрийгээ бүтэн нэг жилээр зураг авалтанд явуулахаар болсон та яста мундаг ир байна л шүү гэж хэлээд авч байгаа юм л та. Мэдээж киноны зураг авалтаа нэг жилээр явах бовх талаар Жанибек огт мэдээгүй байжсэн болохоор Сабина гадаа авч гараад ярилцахаар болоод манай хоёр чинь нэг нь яагаад явах талаар хэлээгүй нөгөө нь яагаад залуу хүүхэнтэй явуулдаад байгаа талаар хэлээгүй гэд нэг баахан шалгаж гарнаа. Эцэст нь Жанибек ч тэр саншаар руугаа юу гэх ба Сабина ч fuck you гэснээр манай хоёр салахаар болчихж байгаа юм да хөрх юм нэ. Тэр өдөр Жанибекээс салах хэцүү байсан ч өөр сонголт байгаагүй болохоор Жанибек аав ээжтэйгээ буцаад явах бол Сабина маань гэртээ ганцаараа вино уусаар л гонигт автаастаа. Бүр Жанибекийг цуг байхдаа хийдэг байсан халамжуудыг нь төсөөлөлтөй харсаараа. Сүүлдээ тэр төсөөллүүд нь бүр шин нарийн бичгтийг хурмаа хийсээр орж иж байгаа болж хувилснаар манай хүн их л гонигт автах болоо Жанибек Сабинат анх учирснаас өдийг хүртэл бүх дурсамжуудаа эргэн харсаар л байдаг. Нарийн бичгтийг болзоо хийгээд баригддаг өдрөө ууг нь хөөх юм бэ би их хайртай. Дахиж надад ингэж халамж идэр тавих шаардлага байхгүй гэдэг хэлэх гэж дуудсан юм байл л да уулын чаваас. Гэхдээ тэрийгэж хэлсэн. Жанибек манай бүр сүултээ халуураад өвдөөд эхэлсэн байх ба аав ээж нь нэлээд санарсан харагддаг. Сабина гээл аманда бовтнаад байхыг сонсоод онгоцны буудлын дээр гадагшаа кинонд явах гээд алтан шаш болон бахад салах ёсоо хийж байсан Сабина руу Жанибекийн уцаар аав ээж нь залах гэдэг. Сабина шинэ амьдралаа Жанибекгүйгээр эхлүүлэхээр шийдсэн болохоор утсыг нь авахгүй блоклчдаг. Бах руу залгаад Сабинаг явсан үгүйг нь асуухад нь мэдээж онгоцондоо суугаад тухлаад авцсан Сабинаг явцсан талаар нь дуулгана. Тэр өдөр Франц руу ниснээс нь хойш дараа хөгшөрж эмгэн өвгөн болсон үед нь Жанибек Сабинаг цэцэг барьсаар олж ирээд түүнд насаараа хайртай байснаа тэр өдөр нарийн бичгтээ юу ч болоогүй хүн насан туршдаа чамайг хайж ирсэн талаараа хэлнэ. Сабина ч явдаг өдөр нь яагаад дахиж залгаагүй юм бэ гэсэн чинь хариу нь машингийн Жанибекийг блоклоод хийсэн шүү дээ. Тэгээд дахиж залгаж Сабина ч гэсэн бүх насаараа Жанибекийг хайрлаж ирсэн талаараа хэлээд хэрвээ бүх зүйлсийг бусаагаад дахин нэг л удаа эхлүүлэх боломж байх юм бол би эргээд чам дээр очихсон гэх хариуг сонсоод Жанибек би одоохон гээд босоод яваад өгөө. Явж байх зураа Instagram-а шалгаараа гэхээр нь Сабина юу л ч ямар сонссон нэрвэ гэтэргээл онгоцонд зүүднээсээ сэрхэн тэр. Яг уу саяны сценэн дахиад л зүүдэн байсан байдаг. Ажига шалгаал харсан чинь Жанибек аав ээжтэйгээ цогтой Сабинад зориулж буцаад ирээч би чамд хайртай. Тэр үед юу ч болоогүй гээл хамаг үнэнээ хэлсэн бичлэг өөрийнхөө аккаунт дээр постлцсан байдаг. Тэрийг нь үзээд шууд л зүснөх өрөөд яг одоо зогс би хаашаач нисэхгүй би нөхөртөө хайртай гэснээр тэр сцен солиодож манай хоёр Алина гих өөрхөн бяцхан өхөндөө болсон байх ба аав нь том болоод эмч болгоно харин ээж нь ачиж жүжигчин болгоно гэж үг хаялцсан байртай кино манай дуусаж байгаа нь тэрэ. Одоо яг уу сая гинт хөвшин болоод орж ирж байгаа нь яасан бэ гэхлээр Жанибек маань зүгээр л ухаарч буй сценийг л үзүүлж байгаа.
За тэгээд нэг ийм хөөрхөн манай хоёрын харийн өгсөлтөд уруудалтай талаар харуулсан анги болсон байна лээ. Тэгээд үүнээс цааш Сабинагийн маань дараагийн анги гэж хийгдэггүй болохоор энэхүү Сабина ихчийн маань түүх өндөрлөж байна. За тэгээд манайхан subscribe хийгээд notification асаагаад хүлээж аваарай. Тэгээд комментээр ер нь ямархуу жанрын кино, ер нь ямархуу жанрын контент сонирхож байгаа манайхан бичээрэй. Тэгээд ер нь он гаргаад ажил амьдрал мандаараа гайгүй болохоор синхэн илүү програм хөгжүүлэлт, lifestyle vlog, gaming ч юм уу тэр иш рүү ер нь контентууд бас хийх сонирхолтой бодолтой байгаа. Гэхдээ мэдээж main channel бол хийсээр л байх болно. Тэгээд янз бүрийн контент санаа, кино санал болгож болно шүү комментээр. За тэгээд 3 ангийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та яж нь бол коммент бичих юм бол бас хөөрхөн олуулаа үздэг юм байлаа шүү дээ. Тэгээд зинк нь ер нь үзэгчтэйгээ жоохон engagement үүсгэх дуртай. Тэгээд комментээр өөрсдийнхөө байгаа шүү гэдгийг мэдэгдээд ямар нэгэн байдлаар коммент үлдээх, эсвэл кино санал болгох зэрэг ер нь engagement үүсгэх айгуу дуртай байдаг шүү манайх. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.